Гар утсаараа машина удирдах. Та ямар хэрэгслээр интернет ашигладаг вэ? Би бол хөтлөх цаасаа өнөөдөр 11 сарын 14 Монгол Мосрын 5 дахь дугаар тавтаа морилно. Стив Джобсын талаар би их ярьж байгаа мэдж байгаа хэдий ч өнөөдрийн мэдээ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Стив Джобсын ном борлуулагдаад 14 хоногийн дотор 379 мянгаыг давжээ. Энэ нэг ёсондоо өдөр бүр 30 гаруй мянган хэрэглэгч энэхүү номыг авч байна гэсэн үг юм. Саяхан манай студид Америкаас Цоошин 10 ширхэг iPad 2-ыг оруулж ирлээ. Энэ нь 16 болон 32 ГБ-ийн багтаамжтай хард цагаан өнгөний сонголтойгоор ирээд одоо 5 ширхэг үлдээд шүү. Та яараарай. 3G гэснээс танд нэгэн сонирхолтой мэдээллийг хүрэхэд миний найз Cisco-гийн инженер нийл хэлэхдээ Монголд 3G интернет орж ирсэн гэж ярьдаг хэдий ч энэ нь олон улсын түвшинд хараахан хүрдэггүй юм байна. Гэхдээ энэ удахгүй 3G-ийн хурдыг боддоор мэдэрнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хэдхэн хоногийн өмнө Америкийн Motorola Mobile Android tablet үйлдвэрээс 2 шинэ загварын таблетыг танилцуулсан байна. Энэ бол нэгт Motorola Zoom 2 болон Motorola Media Edition юм. Motorola Zoom 2-ын хувьд хуучинтайгаа адилхан 10.1 инчийн дийлэгцтэй өмнөхөөсөө 20-30% хөнгөн болж өгсөн байна. Media Edition-ийн хувьд 8.2 инчийн дийлэгцтэй. Энэ хоёр нь хуйлаа Android 3.2 үйлдвэрлэлийн системтэй 16 ГБ багтаамжтай 3G-тэй урдаа болон хойноо LED flash камертай байна. Үнийн хувьд Zoom 2 $610 үнэтэй, Media Edition-ийн хувьд $529 үнэтэйгээр худалдаалагдж байна. 11 сарын 15-нд борлуулалтаа эхлэх гэж буй Kindle Fire нь захиалга авсныхаа эхний өдрөө 95 мянган захиалагчтай болсон байна. Энэ нь iPad-тай тэнцвүүд үзүүлэлт юм байна. Үүн дээрээс үндэслэн цууртал гараад байна. Энэ нь юу вэ гэхээр Kindle Fire-ийн дараачийн загварыг Тайваны Чунхуа студ болон LG дисплейнээр хамтарч үйлдвэрлэж магадгүй гэсэн сургалт хэдийнэ гадуур тархжээ. Америкийн IDC компани судалгаагаар Samsung компани 2011 оны 7-оос 9 сарын смартфоны борлуулалт 23 сая 600-аар 1-р байранд орсон байна. Харин Apple компанийх 17 сая 100 байж 2-т орсон байна. Үүн дээрээс IDC компани зүгээс хэлж байгаа нэгэн мэдээлэл гэвэл технологийн ертөнцид Apple болон Nokia компаниудны бүтээгдэхүүн хүчтэйгээр орж ирж байгаа учраас Samsung компани тус байраа хадгалж үзэхэд тун хэцүү гэж мэдээлсэн байна. Би танд бас нэг сонирхолтой судалгааг хүргэе. Энэ бол Net Application компаниас гаргасан дэлхийд дээр 2 тэрбум интернет хэрэглэгч байдгийн 93.7% нь суурин болон зөөврийн компьютероос 6% нь гар утаснаас интернетийг ашигладаг юм байна. Энэхүү гар утаснаас интернет ашигладаг хэрэглэгчдийн 60% нь Safari browser буюу iPhone-оос, 18.6% нь Android browser, 13.1% нь Opera, үлдсэн 2.6% нь Symbian буюу Nokia компаниас гаргадаг браузерыг ашигладаг гэсэн мэдээ гарчээ. 11 сарын 9-нд Mozilla-гийн шинэ загвар болох Mozilla Firefox танилцуулагдсан байна. Хэрвээ та Firefox 4-өөс хойш хувилбарыг хэрэглэдэг бол автоматар шинэлүүгээ шилжих болно. Харин та шинээр хэрэглэгч болох гэж байгаа бол Firefox-ын албан ёсны сайтаас татаж аваарай. 12 сарын 2-нд Токио хотод нэгэн томоохон автомашины үзэсгэлэн болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн танилцуулагдах гэж би нэгэн сонирхолтой машин гэвэл Nissan компаниас гаргаж буй Pivo 3 юм. Pivo 3-ын онцлогуудаас дурсахад нэгт цахилгаанаар ажилладаг учраас хорт утаа хязгаарч гаргахгүй. Хоёрт смартфоноо та команд өгөхөд таны машин өөрийнхөө зориултын гараашнд өөрөө байрлалаа эзлэх болно. Мөн нэмжлэхэд Pivo 3 нь 3 м хүрхгүй урттай бөгөөд 3 хүний судалтай 4 м талбайд 360 ирэх чадвартай байна. Адилхан стилийн хөгжим сонсдог найзтай болох юмсан гэж боддог байсан нь. Тэгвэл би танд Excite Japan компаниас гаргасан нэгэн шинэ аппликейшн болох Musician-ыг танилцуулъя. Энэхүү аппликейшн нь та бүртгүүлснээр үн төлбөргүй өөрийнхөө дуртай дуу сонсох боломжтой бөгөөд YouTube дээр бичлэгийг үзэх, татаж авах, мөн дуртай дуугаа Facebook, Twitter дээрээ цацах, комент үлдээх боломжтой. Хамгийн гол нь та энэхүү аппликейшнаар дамжуулж өөртөө адилхан стилийн дуу сонсдог найзуудтайгаа олох боломжтой. Миний ажил болон хичээлдээ үргэлж хэрэглэдэг Google-ийн Gmail-ийн аппликейшн нь iPhone зориулагдсан хувилбар нь гарсан байна. Гэвч хэдхэн хоногийн дараа энэхүү хувилбар нь хэрэглэгчдээс маш их шүүмжлэлт ирсэн тул одоо буцаагдаад байгаа. Бөгөөд хэдхэн тун удахгүй төгс төгөлдөр алдаагүй гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэн төвчээртэй хүлээж агаарай. Манай өнөөдрийн сонирхолтой вебсайт булангаар Star Weekend Mongolia-г танилцуулах гэж байна. Энэхүү вебсайт нь Монголдо 3 дахь удаага болох гэж би олон улсын бизнес эрхлэгчдийн тэмцээн юм байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь гэвэл төрүүлсэн баг нь Сан Францискод очиж олон улсын багуудтай өрсөлдөх юм байна шүү. Хэрвээ та энэхүү тэмцээнд оролцохыг хүсвэл Mongolia.startup.weekend.org руу орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
хүргэсэн мэдээллүүдийн дэлгэрэнгүй Монгол Master.com-аас аваарай. Танаас би нэг юм гоёход Facebook дээр манай хуудсыг лайк хийгээрэй. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Энэ удаагийн тэмцээний онцлогоос нь дуртахад